Эрүүл мэндийн даатгал үзүүлж байна. Монгол Улсын хөгжил ураатай TV5 телевиз 14 хоног тутамд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран үзэгчтэй охинд эрүүл мэндийн даатгал тойрсон мэдээллийг өгч байгаа. За ингээд энэ ойр студид хүрэлцэн ирсэн зочдоо танилцуулъя. За эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээний чанар төлбөрийн хяналтын газрын дарга оюун цэцэг. За мөн одоо тус газрын нэхэмжлийн хяналтын ахлах мэрэгжилтэн Хишиг Сүрнаар хүрэлцээрээд байна. Орой минь төргий та бүхэндээ. За орой минь. За эрүүл мэндийн даатгалууд хоёр их үүсвэрээс олгодог байсан санхүүжилтийн тогтолцоог одоо нэг худалдаа авагчийн тогтолцоонд шилжүүлж за гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд маань эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээрээ санхүүжилтаа авдаг болсон. Тэгэхээр энэ шинжилгээний зорилго ач холбогдлыг манай үзэгчдэд тайлбарлаач гэж хүсэж байна. За ер нь бол төр хариуцдаг байсан тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангтай одоо нэгтгэснээр эрүүл мэндийн даатгалын одоо санхүүжилт дээр одоо дамжсан шинжилгээний асуудал эхэлсэн. Тэгээ энэ ажлын хүрээнд бол эрүүл мэндийн даатгалын үндсэн зөвлөлийг 21 оны 3 дугаар тогтоол гэж гарсан. За өнөөдөр мөн энийг одоо бид нэр шинжилж өргөдөхөд 22 оны 1 дугаар тогтоол гэж гаргасан. Тэгээ энэ шинжилгээний зорилгыг бол хэд хэдэн зүйл дээр бол даатгалын байгууллагаас тодорхойлж байна. За нэгдүгээр гэх юм бол бид нар хүн амыг эрүүл мэндээс үүдсэн санхүүгийн эрсдлээс сэргийлэхэд манай одоо шинжилгээний нэгдүгээр зорилго бол оршиж байна. За хоёрдугаар гэх юм бол бид нар төр хариуцдаг байсан тусламж үйлчилгээг даатгалын одоо сантай нэгтгэснээрээ за нэг худалдаа авагчийн тогтолцоонд шилжсэн нэг юм асуудал байна. За гуравдугаарт тусламж үйлчилгээний төвлөрлийг бид нар сааруулж байна. Хөдөө орон нутагт зөвхөн Улаанбаатарт хийдэг байсан төвлөрсөн тусламж үйлчилгээг орон нутагт хийдэг энэ ажил бол мөн хийгдэж байгаа гэж харж байна. За тэгэхээр бас нэг шинжилгээ маань нэг гол зорилго нь болохоор нийт шаардлагатай тусламж үйлчилгээг бол даатгалын сангаас санхүүжилдэг болсон байгаа. За энэ дээр бол яаралтай тусламж, түргэн тусламж, эрчим тэмчилгээ, халдвар төвчин, за төрөх ярааны тусламж үйлчилгээ, хавдрын тусламж үйлчилгээ, төрөлхийн гажиг гэх мэтчлэн эдгээр тусламж үйлчилгээг даатгалын сан бүрэн хариуцна. За эдгээр тусламж үйлчилгээг үзүүлэхдээ иргэн даатгуулагч бол ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр ийм зохицуулт орсон байна. Одоо ингэж ойлгож байна те ингээнээр бол хувьсгалын одоо эмнэлгүүдийн одоо нөгөө тарифын ялгаа байхгүй болсон гэж ойлгож байгаа те. Ер нь үгийн хувийн эрхлүүд маш өндөр үнэтэй байдаг. Тийм учраас одоо улсын эмнэлэгтэй хэвтэй гэдэг. Гэтэл улсын эмнэлэг маань ор хүрцгүй учраас заашгүй хувийн эмнэлэгт очих хэрэгтэй гэдэг чинь эрдэнэ тунд янз бүр ойлголт өгдөг. Тэгэхээр ийм хувийн хувьсгалын одоо эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний одоо тарифын зөрүүгүй болсон гэж ойлгож байгаа. Тийм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нөгөө шинжилгээний хүрээнд бол одоо хувийн хвшлийн болон төрийн өмчийн эмнэлгийн тарифын ялгааг бол одоо арилгасан байгаа. Яг ижил тарифаар бол санхүүжүүлж байгаа. Тэгэхээр одоо 21 онд бол бид нэр хэвтүүлийн эмчлэх тусламж үйлчилгээний суурь тариф 850 мянган төгрөг байсан бол одоо 22 оны 1-р тогтоолоор бол бид нар тусламж үйлчилгээний тарифыг бол 7% өсгөж одоо хэвтүүлийн эмчлэх тусламж үйлчилгээгээр жишээлхэд бол одоо 909,500 төгрөгөөр бол одоо ижил тарифаар санхүүжүүлж байгаа. Эргээд одоо хувийн эмнэлэгт төвлөрсөн ч гэсэн одоо тэр эмнэлэг нь одоо эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй бол одоо хөнгөлөлт даатгалаараа санхүүжилж болно гэсэн үг байгаа тийм. Тэгэхээр ер нь бол эрүүл мэндийн даатгалын байгууллага өнөөдөр 2500 гаруй байгууллагатай гэрээтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр иргэд бол бас яг тусламж үйлчилгээ авах гээд очихдоо эрүүл мэндийн байгууллагаас танах эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэй үгүй юу гэдгийг бас давлаж асуух хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө бүх эрүүл мэндийн байгууллагууд дээр очичоод одоо хөнгөлт идэлнэ гэж бодвол энэ бас тэгдэггүй. Даатгалаараа санхүүжнэ гэж ойлгож тийм даатгалаараа одоо би хөнгөлт идэлнэ гэдээ очихоор магадгүй гэрээгүй эмнэлэгт очивол нөгөө энэ бас асуудал үүсэх ийм асуудал үүсдэг. Ер нь иргэдийн санхүүгийн эрсдлээс хамгаалж байна л гэж ойлгож болж байна те. Хамгийн гол одоо энэ шинжилгээ үүдэлтэй одоо санхүүгийн эрслээс сэргийлэхэд манай одоо даатгалын зорилго оршиж байгаа. За тэгэхээр ер нь энэ дээр бас нэгэн зүйлийг хэлэхэд бид нар давлгаар шүтлийн тусламж үйлчилгээ, дээр нангар шүтний тусламж үйлчилгээ, эрт дэлбэрүүл урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ, эмийн хөнгөлтийн асуудлыг даатгалын байгууллага бол санхүүжүүлж ажиллаж байна. Одоо яг танай байгууллагын зүгээс энэ эмнэлгүүд одоо яг санхүүжилтээ авч байгаа эмнэлгүүд дээр хяналт тавих асуудал дээр яаж хандж байгаа те. За тэгэхээр эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлтөөр бол одоо олон улсын удирдамжид одоо нийцсэн одоо чанартай аюулгүй тусламж үйлчилгээг одоо худалдан авагч ийм стратегийн худалдан авагч байгууллага болсон байгаа даатгалын байгууллага маань. Тэгэхээр бол одоо эрүүл мэндийн байгууллагууд дээр бол бид нэр тусламж үйлчилгээний чанарт нь бол онцгой анхаарч хяналт тавьж ажилладаг. За энэ одоо шинжилгээний хүрээнд бол одоо лавлгаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг бол бид нэр одоо үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан хяналтын шалгуур үзүүлэлтийн дагуу бол одоо хянаж одоо чанартай тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд санхүүжүүлж ажиллаж байгаа.
Түрүүн аян цэг дараах хэлсэн одоо эрүүл мэндийн даатгалын газраас ингээ санхүүжилт дээр нь 4 одоо гол төрөлттэй одоо нэг хөнгөлт юм уу энэ зүйлийг даатгалаар санхүүжүүлж байгаа гэж хэлж байна. Түрүүн дурдсан хамгийн бас нэг одоо иргэдийн хамгийн сонирхдаг нэг зүйл бол нөгөө эмийн үнийн хөнгөлт байдаг те. Энэ дээр илүү мэдээлэл өгөөч. За эмийн хөнгөлтийн асуудал бол 2018 оноос бол хэрэгжиж эхэлж байгаа. За одоо өнөөдрийн байдлаар хэд манайх 1700 гаруй эмийн сантай гэрээтэй ингэж ажиллаж байна. За үндсэндээ одоо улс орон даяар бүр сумын одоо эмийн сан хүртэл манайтай гэрээтэй энэ иргэдэд хөнгөлтийн эмээр бол үйлчилж байгаа. Гэхдээ зүгээр энэ зөвхөн эмийн сангийн үйл ажиллагаа өөрөө бас биш юм. Яа тэгэхээр иргэн эмчит очиж үзүүлнэ. За тэгэхээр зэрэг хуучин бол яадаг байсан бэхээр анхан шатны эрүүл мэндийн байгууллага дээр одоо хөнгөлтийн эмчнэр бичдэг байсан бол одоо бид нар бүх шатлын эмчнэр бол бичих юм боломжийг нэгдүгürt олгоцсон. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд байна вөхөр иргэд заавал эмчтэй үзүүлээд нотлогоонд тулгуурласан сая манай гişгэн эмчилж штэ тий. Нотлогоонд суурилсан тусламж үйлчилгээг чанартай юу үгүй юу гэдгийг харж иж санхүүжүүлдэг учраас иргэд бол эмчтэй үзүүлнэ. Эмч бол энд хүн зайлшгүй шаардлага эм өх шаардлагатай байна гэдэг энэ нөхцөлийг үүсгэн энэний дараа жороо бичнэ. За тэгээд энэ тусламж үйлчилгээ авсныг хурууны хийгээр баталгаажуулаад тэгээд иргэн одоо эмийн сандаа очиод ингээд эмээ авах. Ер нь бол процесс өөрөө ингэж явж байгаа. Тэгэхээр яг энийг дагсан бас зарим нэг юм сөрөг зүйлүүд бас бид нартай бол гарч ирж байгаа юм асуудлууд бол байна. Зүгээр бид нарын хэлэх гээд байгаа юм юу гэхээр эм одоо эмчийн бичиж байгаа эм бол хүний насанд нь тохирсон. Биеийн байдалд нь тохирсон. Тэгээ ийм байдлаар бол бичигдэх хэрэгтэй. Гэтэл манай дээр бол ирж байгаа бас ийм гомдол саналууд бол ирж байна. Эмийн үний хөнгөлтэй холбоотойгоор. Би эм аваагүй байхад одоо нөгөө баримтаар дамжаад мэдээллүүд ирдэг болсон шүү дээ. Ер нь бол тэгэхээр зэрэг нөгөө баримтын мэдээлэлээр юу орж ирж байгаа нөхөр та хөнгөлт идэлтэй эмийн хөнгөлт идэлгээс мэдээлэл ороод ирсэн чинь охин нь аавынхаа одоо баримтын мэдээлэлээр нь одоо юу гэх юм нэр дээр нь эм авцсан байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ өөрөө юу гэж хэлж байгаа нөхөр насанд нь хүйсэнд нь биеийнх нь байдал тохирсон эм авах хэрэгтэй байтал нөгөө манад ирж байгаа мэдээлэл нь эрэгтэй хүн дээр тэг авах ёсгүй юм ингээ ороод ирэнгүүт бид нар шалгаад үзгээр ийм асуудлууд гарч ирж байна. Тэгэхээр иргэд бас ийм асуудал гарахгүй байх хэрэгтэй гэдэг ийм зүйлийг хэлж байна. Хурууны хийгээр баталгаажуулна гэж байна. Тэгэхээр уг нь бол тухайн одоо эмчтач үзүүлээд тэгээ хурууны хийгээ уншуулж ээж тэр нь баталгаажчих чинь шүү дээ тий. Гэтэл одоо юу гэдгийг аавынхаа өмнөөс охин аавна гэдэг маань бас тэгэхээр анхан шатны болон лавлгаа шатлын эмнэлгүүд дээр бол одоо жор бичих эрх бүхий эмчнэр байгаа. Эдгээр эмчнэр маань болохоор одоо жор бичих шаардлагатай даатгуулагчийг үзээд за зөв оншинд нь зөв эмийг зөв тохирсон тунгаар нь одоо зөв тоошрох гэр нь одоо бичих ийм одоо үүрэгтэй байгаа. Тэгэхээр бол одоо хурууны хээгээрээ бол баталгаажуулна гэж байна. Нөгөө талдаа бол бас хурууныхээ уншуулахгүйгээр одоо жороо бичүүлэх бас тохиолдол байгаа. Тэгэхээр энэ дээр бол даатгалын байгууллага бас одоо ахмад насны одоо хүндрэлж хэрэгдэл учруулахгүй үүднээс 70-аас дээш насны одоо өндөр настай хүмүүс бол хурууныхээ уншуулахгүйгээр одоо хөнгөлтэй эмийн жороо одоо бичүүлэх боломжийг бол бүрдүүлсэн байгаа. За мөн хурууны хээний бүтцэн одоо алдагдсан даатгуулагч байх юм бол одоо нотлох баримтыг нь үндэслээд хурууныхээ уншуулахгүйгээр тусламж үйлчилгээ авах энэ бас боломжийг бол бүрдүүлдэг байгаа. Хэдэн төрлийн одоо эмийг хэдэн хувиар хөнгөлж байна гэж хүмүүс сонирхож байгаа тийм. За тэгэхээр бол одоо Монгол улсын одоо эмийн бүртгэл бүртгэгдсэн зайлшгүй шаардлагатай эмийн чагсаалтанд орсон одоо эмийг бол даатгалын сангаас бол одоо хөнгөлтэй эмээр бол олгодог байгаа. За энэхүү одоо эмийн чагсаалтыг бол үндэсний зөвлөл бол баталдаг. За одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоолоор бол үндэсний зөвлөлийн 20 оны 13 дугаар тогтоолоор бол 540 гаруй эмийг бол одоо хөнгөлтэй эмийн чагсаалтанд оруулж баталсан байгаа. За эдгээр эмийн одоо 7% нь бол одоо 30% хөнгөлттэй. За 45% нь 50% хөнгөлттэй, 48% нь бол 70% хөнгөлттэй бол байгаа. Тэгэхээр 3-аас 70%, 30-аас 70%. 30-аас нийт тий. Ерөнхийдөө бол 30-аас 70% хөнгөлттэй. Тэгэхээр одоо маш нэлээд сайн хөнгөлдөг гэсэн. Тэгэхээр иргэд бол эрүүл мэндийн даатгалаар төлсөн байх ёстой болж таарч байна. Тэгээд хамгийн гол нь эмчд очиж жороо бичүүлж ийнэгтэй. Жортойгоо тэгээд эрүүл мэндийн даатгалаар төлсөн байтагаал одоо бүртгэлтэй эмийн санд очих юм бол ийм хөнгөлтийг авах нэ гэж ойлгох шүү. За тэгээ энэ дээр бас нэг иргэдэд хандаж нэг зүйлийг хэлэхэд манай хөнгөлтэй ийм олон тоо хэмжээгээр байна штэ. Одоо 540 гаруй одоо нэрийн эмнүүд байна гэд ингээд үцхээр энэ өөрөө яагаад манайх хөнгөлтэй эмийг одоо 30-аас 70% хөнгөлөх гэдэг юм бэ гэхээр зэрэг эмнэлэгт шаардлагагүй хэвтэлтийг бууруулах. За гэрээрээ эмчилж болох
ажлаа хийнгээ эмээ уугаад явах энэ нөхцөлийг үүсэж үндсэндээ эмнэлэг рүү шаардлагагүй хэвтэлтийг бууруулаад та одоо энийг авч болох юмаа гэдэг энэ үндслийг харж ээж энийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр манай шинжилгээний хүрээнд нөгөө бид нар шаардлагагүй хэвтэлтийг бууруулъя. Шаардлагагүй тусламж үйлчилгээг одоо тэ болио. Зөв юмд одоо манайх даатгалын сан нэн шаардлагатай тусламж үйлчилгээндээ мөнгө зарыг. Тэгэхээр нэн шаардлагатай түрүү хэлсэнтэй 10 нэрийн одоо тусламж үйлчилгээнд дээр мөнгө зарж ийн дээр нь энийгээ дагаад эмийн хөнгөлтийн асуудал бас ингэж орж ирж байгаамаа гэдгийг энэ дээр ойлгох. Яг иргэдийн дундаас нөгөө заа нэг хавар нэг эмнэлэг твтчихье. Тэг гэх ингэдэгт энэ бол одоо байж болохгүй. Яг тэгэхээр таны одоо шаардлагагүй гэвэл энд нэн шаардлагатай хүний орыг эзэлж байгаа шүү л гэдэг энэ асуудал бас байгаа юм. Бас нөгөө эмийн зохистой хэрэглээ энд чухал ах те. Тэгээ одоо юу гэдгийг эмийн сангууд маань ч гэсэн ингээ харж байхад бас төдийл нөгөө жоргу бол юм өхөө болцсон зүйл анзаарэгдэж байна те. Одоо аль нэг одоо нэг ханаа түрээд ч юм уу хамар ингээ дахин нэг антибиотик уучих юмсан гэдэг ч юм уу ингээд нэг эмийн санд орох гэхээр өгөхгүй байх тохиолдол байна. Заавал жор нэг чинь те. Энэ маань нөгөө эмийн зохистой хэрэглээ байна гэж ойлгож байна те. Тийм хөнгөлтэй эмийн үйлчилгээ маань бол бас л яг шаардлагагүй тусламж үйлчилгээг хязгаарлах. Одоо тухайн одоо иргэн даатгуулагч маань одоо үнэхээр одоо өвцөн тохиолдолд шаардлагатай эмээ одоо зөв оншиндоо тохируулаад авах хэрэгтэй. Гэтэл манайхан бол одоо дам сургаар ч юм уу одоо энэ юм сайн гин энийг аваад уурчихъя гэсэн ийм одоо ойлголтоор бол бас хандаад байдаг. Тэгэхээр бол энэ дээр бол одоо хөнгөлтэй эмийн үйлчилгээ маань бол бүрэн цахимд шилжсэн байгаа. Тэгэхээр бол одоо эмчтэй үзүүлээд заашгүй одоо яг уух шаардлагатай хүнд нь л одоо цахимж оруулах бичиж олгож байгаа. Тэгэхээр эмийн сонгууд бол энэ дээр бол одоо эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ийм үүрэгтэй. Тэгэхээр бол одоо иргэн даатгуулагчид одоо эмийг бол зөв тоо хэмжээгээр нь бол олгох үүргийг хүлээдэг. Эрүүл мэндийн даатгалын ач тус бол энэ л дээ эргээд төдийлөн одоо юу гэдгийг би эрүүл мэндийн даатгал насраа төлөөлөдөг. Тэгээд төдийлөн тэрийг авч чаддгүй гэдэг ч юм уу. Урд өмнө жишээлбэл нэг хүнд нэг 2 сая хүртэл үргэлжлэн ч юм уу л одоо лимиттэй байдаг гэсэн бол энэ байхгүй болсон гэх мэтлэн ингээд шинжилгүүд бол нэлээд сайн хийгдээд байна. Эний бол гарч ийн гэж л ерөнхийдөө бас даатгалын ач тус байна гэдгийг хэлхэн зүйтэй байх те. Тэгээд ерөнхийдөө нөгөө бидний нэвтрүүлгийн маань цаг дуусж байгаа учраас одоо миний асуугаагүй та бүхний бас яг хэлж үзэж байгаа үзэгчд хамт хэлэхүүгээ байвал та бүхний үгээр нэрийн нэвтрүүлгээ өндөрлөе. За тэгэхээр эрүүл мэндийн даатгал сая та хэллээ те би одоо зөндөө их даатгал төлчөөд би энэ үр шимийг үзээгээ гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр ер нь бол эрүүл мэндийн даатгал гэдэг бол өөр эв санааны зарчим дээр одоо тулгуурласан ийм одоо даатгалын систем. Энэ нь өөрөөр би өнөөдөр өгдөг би төлөө одоо шимтгэлийг төлж байгаа ч гэсэн магадгүй энд үүдэж байгаа нөгөөх нь дамин хэрэг болдог ийм эв санааны зарчим дээр явдаг ийм асуудал байгаамаа гэдгийг хэлмээр байна. За хэсэг хэмжээр зөвлөө нийтлэг зүзэгчтэй хэлэх зүйлээ тэгээд нэвтрүүлгээ өндөрлөе. За тэгэхээр бол одоо иргэн даатгуулагч маань бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж эрүүл мэндийн даатгалтай хугацаанд нь хамрагдаарай гэж хэлмээр байна. За баярлалаа. Эрүүл мэндийн даатгал үзүүлж байна. Монгол Улсын хөгжил баримттай TV5 телевиз 14 хоног тутам үзэгч та бүхэндээ эрүүл мэндийн даатгал таарсан мэдээллийг өгч байгаа. За энэ удаагийн манд дугаарт эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээний чанар төлбөрийн хяналтын газрын дарга оюун цэцэг за мөн тус газрын нэхэмжлийн хяналтын алах мэргэжилтэн хишиг сүрнээр байлаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа. Баярлалаа.